1998 он хуу нам төр эрхийг барьж байлаа. Баг банд ерөнхийлөгч байлаа. Хүмүүс намайг ерөнхий сайд болно гэж ярьж байлаа. Санжаа Сүрэнгийн сориг гээд төр нийгмийн нэр зүтгэлтэй 36 наснда устын гарт хорлогдож Америк эзний Монголын ард түмэн мэдж байгаа. Залуу наснда их зугаалж их дарвих юм бол насныхаа өгсөнд бол хэл ядрын шүү гэж. За төрөө маань өвөөд нэг дуу сонсхийг нь тэгээд энэ дууг би сонсоод анхудаа сонсож гэж байгаа учраас ямар сэтгэл төрхнөө дараа нь ахын дүү нартай хэлье. Бүгдээрээ сайн биз дээ. За. Би шинэ юм сонсох сонирхолтой болсон байх шүү. Би одоо 28 настай сэтгүүлч мэрэгчлээ. Магистрийн зэрэгэ хамгаалаад төгсөн эрэгчлээ. Social media утга алдсан хэтрүүлэгтэй. Энэ цаг үе дөөрийн гисэн хувьда бас нэг нэвтрүүлэгтэй. Өнөөдрийн зочин бол өөр өмнө нь хэний шоунд оролцож байгаагүй. Үзэлдээ хит үнэнчхөн үгээ хилээ чорн тойрогдохоо сайгаагүй. Энэ улсыг хөгжүүлэх хувьсгалыг ихлүүлсэн хараа цаануудын нэг үзэгч та бүхэн надад хэлүүлэлтгүй хараад тунж байгаа бизээ. Баргийн хүүгийн барьж авдаггүй сэдвдээ. Барьж авсан болоод тал засалгүй хилэлдээ. Хүсэл чинь юу? Юу ч гэх нөө. Яранда шууд дори цагаа үржих гэсэн. Одоо бол асуулт гэхээс илүү асуудал маш олон гашуудлал байна. Өнөөгийн залуус таны нэрийг ч мартсан болохоор би тань татуу хэлж байна. Надад нэг санал байна. Зөвхөн та санаж байгаа. Яг юу босныг бидэнд хэлээ. Жолон хүн зүрхэндээ шаналж байгаа. Ханаас нь юунаас нь нэглүүлэх вэ? Яриагаа хаашаага чиглүүлэх вэ? Хамаагүй хүмүүсийн залаагүй нууцуудыг оролдоо дараа нь чи эвгүүдэх вэ? Болсон явдал гэрчгүй нүдэрээ харсан хүн нэгчгүй. Тухайн өдрийн талаар биш тухайн нийгмийн талаар би хэлж үгүй. 1998 он хуу нам төр эрхийг барьж байлаа. Баг банд ерөнхийлөгч байлаа. Хүмүүс намайг ерөнхий сайд болно гэж ярьж байлаа. Үхэлмэр гартаа хутга бариад над руу чиглэж явааг би харж байлаа. Монголын төрийн дүүхэнд анх удаа тийм хуйлдаан үмэл самуу гарч байлаа. Хооронд би найрагцсан буруугаар, харсан бүр тайрагцсан хуруугаар. Шудраг ёс гэдэг зүйл надад хамт авсан дорж дараа нь бүр шаригдсан уруугаар. Тэр цагаас энэ талаар амнаас хүн бүр гайзуулан угтаж байв. Мэддэггүй хүмүүсийн чихэндүүлэх харин мэддэг нь зугтаж байна. Хоолоо наха одоо болно. Асуудал яриулбар олон болно. Нийгэмтэй раяараа бүх юмдалтай байгаа хувьсгалыг хүсэж байгаа бодол олон. Тиймээс залууя дарч хэрэггүй. Угаасаа хүүхчүүлэнд орос гарч ирэхгүй. Сонгуул нь бодлонтой болдог гэх мэтрэтэр тогтолцоог та юу гэж харж байгаа вэ? Бидэнд мэдээж боловсрал хэрэгтэй. Бэлдэж эхлээд боловсрох хэрэгтэй. Хүн болгон адилхан үгээ хэлж шудраг бус зүйлүүдэд оролцох хэрэгтэй. Чадaltaй мэдлэгтэй хүмүүсийг дээрээс нь дарж л байгаа. Та нар харж л байгаа. Хүний эрх хэрэгчлөөг дэдэлдэг ардчлалаа бараг мартагшглаа. Та болж үз. Үгсэн ацны хүний эрх вэ? Монголд бол тийм юм анханасаа байгаагүй юунда худлаа димэрэх вэ? Бүхэл бүтэн тогтолцоог унгаагаад хүссэн нийгэм чинь ингэж юу? Энэ болж байгаа бүхэн үнэн гэж юу? Хүний эрхийг дээдэл нь ингэж юу? Хүүхчүүл хотлороо зүтэрч байхад, хүүхдүүд олноороо үхэж байхад, залуус нь гадагшаа гарцгаасан үлдсэн нийгмиг дотроосоо зүхэж байхад, хүний эрх бас эрхчлөө гэж амнасаа унахаас ичгүй байна уу? Эсвэл та Монгол улсад яг юу болдгийг үнэхээр мэдэхгүй байна уу? Нас чинь залуу байна. Цус чинь халуун байна. Тайвшраа тавуу сонс. Огшин залуу байна. Энэ бүхнийг би ямар мэдсэн биш, хувьсгалыг ганцхан би сэтсэн биш. Гэхдээ чи одоогийн амьдралаа социалист нийгэмтэй битгий жиш тэгээгүй болж чи зүрхгүй байсан. Хүмүүс үгээ хэлэх зүрхгүй байсан. Хүүхдүүдэд боловсрол хүрхгүй байсан. Томчуудын шийдвэрээс зүрхгүй байсан. Үзэл бодлоо хэлэх хэрэггүй байсан. Залуус нь бүгдээрээ сэрэхгүй байсан. Бидний хідэн залуучууд босоогүй бол ардчлал ирэхгүй байсан. Таны амнаас гарах үгс сэтгэл түрхээр гайхан байлаа. Таныг хараад яриад суух надад үнэхээр сайхан байлаа. Энэ удаагийн хүндэт зочин Санжаа Сүрэнгийн зориг Монгол хүн бүр сэтгэл дотроо санжийн үнэхээр таныг
Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг зэрэг. Бас их сони хэлсэн байна. За ястаа нэр нийгмийн энэ хэцүү үе одоо амьдралаас урган гарсан бүтээл байна л гэж өвөө нь харж байна. Залуучууд юм ойлгож байна те, сэтгэж байна, хийх гэж үзэж байна. Улс нийгмээ бас сайн сайхан байгаасаа гэсэн хүсэл мөрөөдлөөр энэ бүтээлийг хийсэн байх гэж ойлгож байгаа. Санжаасрынгийн сориг гээд төр нийгмийн нэр зүтгэлтэй 36 наснда устын гарт хорлогдож Америк эзний Монголын ард түмэн мэдж байгаа. Манай зарим залуучууд бол бас зарим нь мэдэхгүй хандлага байдаг. Тэгэхээр түүхээ мартна гэдэг бол ерөөсөө болохгүй асуудал. Тэгэхээр Монгол оронд маань ямар түүх, ямар зовлон зүдгээр, ямар ололттой амжилттай замыг туулж өнөөгийн энэ байдалд ирв гэдгийг бол залуучууд болгон мэдж, судлаж, сонсож, одоо унших ийм шаардлагатай. Санжаасрынгийн зориг гэдэг нь бол маш өндөр боловсралтай тохон үедээ ерөнхий сайдад яригдж байсан нь бол үнэхээр үнэн л дээ. Москвагийн Ломоносовын нэрмжлэх сургуулийг төгссөн маш өндөр боловсралтай, үнэхээр жинхэнэ ард түмнийхэд илүү гэсэн хүсэл зоригоор ажиллаж байсан ийм зоригтой ийм залуу байсан л да. Би энийг юм дандаа санаж явдیں۔ Яг нас тэр гайтай өдөр болохынх нь 1-2 өдрийн өмнө баха. Тэр холбооны урдуур би машинтай ингээд гэрэл хүлээ явж чи яг миний машин хажуугаар ингээд Санжаасрынгийн зориг тамхи ингээд татцсан явж байсан байхгүй. Би хамгийн сүүлд Санжаасрынгийн зориг яг тэгднийг харсан. Тэгээд стаймерын болт юм байна. Улс төр гэдэг бол бас айхтар юм байдгийн байна гэж дотроо одоо хүртэл гайхаж, эргэлзэж, бас итгэж, хүлээж ингэж л явж байна. Тэгээ би нэг юмд аягүй харамсдаг юм. Ээж нь сэрэлт киноны орос эмчи тоглодог сайхан эмэгтэй байсан те. Орсон шүүд ээж. Тэгээд хүүгийнхээ үхлийн шалтгааныг нэг олдогтойгоод буруутанг нэг харж чад өгөх хийсэн гэж ярьж ирснийг би санаж байна. Тэгээд тэр эмэгтэй зайлвал ястаа нэг хүлээсээр байгаа л насан эцэлсэн ертөнцийн мөнх хүсэг үзүүлсэн. Монголын ард түмэн ч гэсэн энэ алуурчныг энэ бодгоорсон этгээд хэн байсан бэ? Энийг хэн явуулсан бэ? Хэн анх сэдсэн бэ гэдгийг яг одоо асал өнөөдөр хүртэл яг албан ёсоор бол зарлахыг хүлээж л байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд миний бодлоор ингээл сонгуул болох болгонд л нэг тийм намуудын нэг юм шоу болол одоо илэрлээ. Одоо илэрх гэж байна. Ингэж тэгж юм хэлэх ята тэгээ сүүлдээч хичнээн жил өнгөрөвдөө. Гэхдээ энэ хүний үйл хэрэг бол үнэхээр сайхны төлөө ард түмнийхээ эрхчлөлтөд шудраг нийгмийн тогтоохын төлөө байсан болов уу гэж ингэж харддаг. Тэгээд нийгэм маань их ороо босгаа ард түмний маань хүсэн хүлээсэн ийм байдалд хүрээгүй байна, хүрэхгүй байна. Тэгэхээр энийг хэн өөрчлөх вэ гэхээр залуучууд та нар л өөрчлөлт. Та нар л өөрчлөлнээр ш. Тийм учраас яг одооноос хүн бүр өөрсдөө залуучууд та бүхэн маш ухаалаг эх орныхаа жинхэнэ эзэн болохын төлөө та нар бэлтгэх ёстой гэж өвөөгийнхэн зүгээс хүсэж өрөөж байна. Тэгээд Монголын ирээдүй та нарын залуучууд та нарын гарт бол үнэхээр байгаа. Тэгээд та нартаа өвөө нь бол итгэж байна. Та нар чадна, та нар суралц, та нар унш, та нар төвч, цагаа битгий дэми үр ядар хамаа байхгүй. Залуу наснда их зугаалж, их дарвих юм бол насныхаа өгсөнд бол их л ядрын шүү гэж зүгээр Ахмад хүний хувьд хэлэхэд бол тийм байна. Тийм учраас сурахын эрдэм, сурахын зовлон ч гэж зарим хүмүүс ярьдаг. Зуурдах боловч сураагүй зовлон бол насан турших болдог юм айхтар зүйл. Тэгэхээр цаг алдахгүй сайхан суралцаж жинхэнэ хүн болоосай, хүн болоорой гэж ингэж өвөн загч байна гэд та бүхэндээ хамгийн гол нь эрүүл байгаарай, сайн хүн болоорой, сайхан сэтгэлтэй болоорой, хандлагаа өөрчлөөрэй гэсэн ийм л одоо ерөөл хэлээ да. Тэгэл сайн бүтээл байна. Надад таалагдлаа. За дараа уулзцаа.